Морьтой монголчуудын мөнхийн омогшил Толмагнай подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан олонх тутмын подкаст. Мөнгөн таласт танаас эхлэх түүх. Скватер аймгийн халзан сумын уяачдын цуврал ярилцлагын ээж дугаар үзэгч та бүхэн зүрхэд бэлэн болсон байна. Манай энэ удаагийн зочин аймгийн алдарт уяач олноо төрөгний гомоо хэмээн алдарсан гомсроо ах маань байгаа. За тэгээ гомоох минь сайхан зүсэж гэнэ үү? Уяа эвтэмээр хурдан хөнгөн сайхан уу? Сайхан байна уу? Сайхан зүсэж гэнэ үү? Уяа илүү сайхан байна. Хорворотой сайхан зам болж байна да. Уулзсан хүн болгоод энэ жил их сайхан зам болж байна. 2 жил наадамгүй унжсан. Энэ жил ер нь наадамтай газар дэлхий байсаад гарц ногооны гарц ч их сайхан байна. Бороо хуртай сайхан байна л гэж байна. Оо тэгж байна. Ер нь 2 жил чинь өвчний улмаас хоригдсоос одоо энэ жилүүд ер нь үнэхээр сайхан. Тэрийн сайхны одоо гэсэн юм шиг одоо байгаль дэлхийд сураараа хайрлаж сайхан зам болж байна шүү дээ. Тэгээ уяачдын маань сэтгэл санаа сайхан тэнгэр тийм сайхан байна. Мөр сайхан дарга дэвэрхтэй сайхан байна. Танд сая ингээд энэ одоо маань техникийн ажлыг хийгээд ярилцах гэж бодож сууж байхдаа бодлоо. Ер нь л одоо энэ айлын адуунаас эндээс л төрийн наадмын төрөө хүлэг төрөх одоо өчиртэй үйжээ гэж. Тэр эцэг одоо бидний одоо сайн мэддэг бид нар халиваа азрагны өвөг эцэг болох халиваа азрагны тухайд бодож суuna л да таны надад ярьсан түүхийг. Тэгээ тэр түүхийг бас үзэгчтэй сонсгол гэж бодлоо. Үүний тэр халиваа азраг сайхан хамдаг түүхтэй юм аа. Манай одоо наац цаах царин болтгоо маань хонгор азрагны анхны төл. Тэгээд би хонгор азраг халиваа азрага цаг 8-т үйж байгаа. Тэгээд уяаны дараа төр амрааж байсан чинь нэг гимтэл авдгийг, сонин гимтэл авдгийг. Уяндаа одоо амар том сорвтой. Тэгээд гүмөг хаяад гэрийг хадаад хөл ирдэг. Тэгээд айд байсан нэг ахмад өвгөн байсан. Тэр тэгээд энэ шатаа гэхэд хэцүү байна. Өтөж ярина миний дүү. Айгүй явдалтай. Одоо энийг ер нь чи нэг л өөр тийш нь л болгосон дээр. Тэгээд тэгээ одоо би чинь азрага ганцхан азрагтай хүн чинь тэрийг яаж болохгүй. Чинь алуун хаагч гэдэг цөөхөн малтай байх юм чинь. Тэгээд тэрийг ганц азрагтай хүн чинь азрагаас яаж болохгүй. Тэгээд өгшин өдөө гарчихсан байсан. Би ажилтай. Тэгээд дуудлаганд яваад ирсэн чинь өгшин маань төрөгний уцаар ярьсан байдгийг. Азраг ингэчглээ чи нэг одоо имчилгээний ямад юмдгээс юу аваад имчилгээ заалгаад иргээ. Тэгээд мал юмтай уудсан ч одоо наваан тос манс гэдэг наваан тосоор одоо имчилгээ гэдэг юм байна. Мал юм. Тэгээд нөгөө тосыг аваад тэгээд ирсэн чинь нүд галтрмаар цосмод бөөн цос болцоод ингээд гой нэг амар том баг 20 санж гарan тийм урагчсан. Тэгээд гар хийхдээ баг дохой далдартлын юм хүнзий одоо ер нь нүд харахад галтрмаар болцсон. Тэгээд одоо хоёул имчилж эхэлсэн. Тэгээд манай хүү маань бас 4 дугаар ингэж жойлоо. Одоо 5 төлөөсөн баг. Тэгээд хүүтэйгээ хоёул манай өгш имчилнэ. Тэгээд имчилсээр байгаад 9 сард болсон чинь нөгөө ах маань "Өө чинийг аваад ороод энийг би энэ өдөө яаж чадахгүй. Имчилж чадахгүй." Тэгээ аймгийн төв дээр авчиж баг 10 сар хүртэл ингэж имчилж ийж. Тэр нөгөө яг гимтэл олсон хэдэн сар наадмаар дээр. Нүд наадмаар дээр. Үу наадмаа 7 сарын тэр 10 юм тэгэл 20 төгрөгөл баг. Дөнгөж амралтаа аваад байсан үе. Мөр амарч байсан үе юм чи тий. 4 сар шахуу уухгүй. Тий. Тэр сайхан 4 сар шахуу уухгүй юмжсны одоо хүчинд л одоо би азрагтай болж тэр азраг манаас бас бидэнд одоо буян гисгэн тусааж одоо энэ сайхан одоо адууны хурдан болохын хүмүүсрийг тэр азраг маань тавьж тэрэндээ азрагаа биш хайрлж одоо урамшуулж азрагны хамт төлөөр одоо ингэ сайхан наадж байгаа юм шүү дээ ханаа. Харин би бас яг тэгжил бодож байлаа. Тэр үе шантраад эсвэл тэр нутгийн хөгшний одоо хэлсэн үг уртаа байгаа да ахмад хүн өчрийг мэдж байгаа гээл тэр зуны халуунд одоо тэгээ сайн адаг бас зовоогоод явах ч гэдэг юм уу. Ийм зүйлүүдийг бодоод өгний хэлсээр хэлсэн бол өнөөдрийн бас бид нар талив маань би болооч юу гүрчүү гэж бодчихлаа. Яг тийм шүү дээ. Яг тэр өвгөн өөрхий тэгжил энэ сайхан амтныг өт хотхонд баригдуулснаас одоо шаданхал яасан дээр гэдэг өөрхий тэг бодсон байх л да. Тэг яач юм бас. Тэгээд тэр уухгүй өдөр хүч маань юм шүү дээ. Тэгжил одоо төрийн наадам төмөхийн натнаас өрлөө шүү дээ. Тэгээ та болохоор эцэг хонгор азраг нь хурдан байсан. Та ч бас үйжсэн юм байлээ шүү дээ. Тэр хонгорыг тий. Тэр эцэг хонгор нь хурдан учраас тэрний төлөв юм чинь бас ирээдүйд юм дуулгана гэж халиваа азрага хайрлаад байсан бах тий. Тэгэлгүй яах. Би ч одоо 8 дугаар ангийн хүүхэд одоо нах цагийнхаа тэр хонгор үрийг үйж одоо хүүхдээр мөр унуулах гэж байгаа хэрэг шүү дээ. Донд хүүгээр мөр унуулах. Тэгээд тэр мөр унуулах гэж азрагын үрийг үйжсэн чинь манайхны хөдөлмөрийн маатар моон гэж өвгөн байсан. Сайн хурдтай. Тэдний хоёр мөр үрийг хурдан байхгүй. Өнөөхтөн дахиад ийсэн чинь өнөөхөө салдаг. Тэгээд аавд хэлсэн байгаа нөгөө хүн чинь. Чиний энэ хөгөө үжээс энэ хонгор юм чи ямар аймаар амтан бай. Энэ хоёрыг салдггүй гэж.
Тэгээ аавч урамшаад, вэж урамшаад тэгээ нөгөөтгөө үжигсэн чинь хүн хөтөмч яахтай энэ асхтын яваа тэгээд нэлээ хоол отортой байсан юм байна. Тэндээс хоёулаа усууд дагаж ирээд морь өстөр удаад хөөрөөд бас хүн хөтөмч нь бас аятай хоол өгсөн мод аригчих байхгүй юу тийм. Хүн хөтөл зан шүү дээ. Мэдхгүй жоохон хоол ондын жоохон өгчөхөд бас тэгээд өстөр болж байсан. Тэгээд дараа жил нөөрхийн уяад өстөр харин сумандаа сайхан төрүүлгээд тэгээд зэрэгт яваад тэгээд манай нагч маань танаас хойш тэр хамаад олон сайхан төрүүлж төл улсадаар нь бас олон сайхан ариг төр авчихсан. Тэгээд тэрий төл юм чинь Хажибаатар хурдан байх хэрэгтэй гэж би үлээр нь юу яасан. Тэгж л одоо Хажибаатарыг хайрлсан. Тэгээд тэр айхтар нөгөө одоо юуны шарх сорвийн дараа уйсан юм уу? Уйсан хэдэн жил уйсан. Тэгээд тэр нь үний Хажибаатараа 8 төлөд оруулж байсан. Тэрээс хойш уралдаад. Тэгээд нэг 2 хэн уралдаа. Тэгээ ер нь одоо язархан төлийг сайхан дээр нь төлийг харъя гэж төлийг харсан. Төл нь бол олон сайхан хурдан юм гарсан. Үний Хажибаатараас ч одоо өөрт нэг сайхан шаргамор гараад шаргамор 90 оны аймгийн наадманд ам үзүүлж байсан. Тэгээ бас Аранга аймгийн Цэнхэр суманд жаргал сайхан гэж энэ удирдлагын академийн техник хичээлдээ тэгээд сумын аймгийн нэрээр явж тэнд мөрөө үйдэг тэр залуу танайм тэгээд тэр маань хөрмөр Арангад их урдсан. Зангадын шаргамор гээд бас их урдсан. Ер нь ингээ гадагшаа өгсөн бас ганцдаг адуунууд нь сайхан хурддаг юм да. Тэр Хажибаатарны төл. Дандаа Хажибаатарны төл. Яг би. Би төлөвдөн. Тэгээ Хажибаатарны төл хонгор азаргаараа би азар тавиад Хажибаатараа орлуулныг хонгор азаргаараа азар тавиад тэгээ тэр хонгор азаргаас чинь тэр бүдэттэй төрж байна. Тэгээ манай тэр одоо нагц захын хонгор азарганы одоо ингээд 3 дахь үе дээр хурдж байгаа. Манай нагц захын тэр хонгор өөрийнх нь хонгор азарганы төл бас хонгор азаргаас одоо тэргүүн хоол гардаг ш дундаа 2 болдیں۔ Тэгээ тэр одоо энэ хоёр одоо удам одоо тэр одоо үүд нээсэн сайхан адуунаас төрийн төмөг 2 төрж байгаа. Эрвалдын хонгор одоо миний үдэд 52 төрж байна. Одоо бас ахаад дээр нь одоо яхад миний бидний цалууны дүү сая одоо энэ үндэсний морин спортын холбооны нэг сайхан наадам боллоо ш Монгол ороо наадыг гээд долоомсрын тэргүүтэй наадам сая хүүд одоодаг тэнд соёолын маань бас ам хөзөж байна. Хүн зас соёол. Тэгээ бас энэ бидний цалууны хаваад тастаагүй байгаа юм байна гэж судалж байна. Одоо бид нар талууны эцэг хонгор азарганы их нь ямаргүй юм бэ? Их нь харагч хөөсөн. Ямар удамтайгүй бах уу? Тэр бас сайхан удамтайгүй. Энэ манайхны энэ бас нэг сайхан залуу маань би ахтай зэрэг цуг байсан найд байсан. Энэ араашин гам болдгоод очроо ихэд хоёулаа орох бурхан орон заларсан. Тэгээ тэр хаймаа найз та савдаад сонирхолтой танд нэг гүүг охиадаа үлээд өгнө. Тэрийг үлгэл өгөөд. Тэгээ Хажибаатарт аваад газ. Тэр олон сайхан толгосон. Тэрний гасан толгонд өгсөн шүү. Надад олон сайхан одоо ордлсон. Миний хөрмөр бас нэг Хажибаатарыг бас онгоноод бас нэг бас өргөндөө өгсөн. Тэр бас сайхан ордолж байсан. Ер нь бол энэ гарсан болгоно л тохиодъё. Тийм сайхан удамтай. За тэгээд бид нар талууны эцэг хонгор азарга уйгдчихсэн ба. Өөрөө уйгдчихсан. Өөрөө Шүдлүүрийн аймагт уйгдаад 90 онд уйгт нь бас миний нөө шарх соёолын ам үзүүлчихэд тэгсэн таринд бас хөдлөл бодолчдгийг аймаг хөдлөл ойрхон иргэд тэг старт одноос дайнаас иргсэн бол бас ижтайхан байсан. Тэг бас хөдлөл бодолч иргэд бас тэгээд айгуус ороотод бас жоохон зайтай урдсан бол орчих магадлал байсан. Тэгээ тэрийг оромшоод хязаад өөрөө уйчихсан. Энэ халзанд уяад гэж амралтаа аваад. Тэгээ даа хордон байсан. Тэгээ даага тэгсэн чинь халзанд наадамж байсан. Гинтгэн аймгийн наадмыг мөр зарлах болоод. Тэгээ миний наадмын машин станцтай хоолны станцаар ирдэг гэсэн байхгүй юу. Тэрийг аймаг ашиглыг стандарт нэрвэрнэ гэдэг мэдээлэл өгнө. Тэгээд дуудагдаад би хонгор дарга аваад дүүдээ хонгор даага өө яваачихсан. Даага маань суманд хол төрүүлээд хонгор дарга маань аймаг тавт болсон чи бодлоод наадам бодлонтой гэдэг. Юу яадаг гасаг гэдэг. Тэгээ наадмын дохио газар дээрээсээ ирсэн дохионоор өмнө эргийг өгөөд нэг хэсэг мод тэгээ наадам хэрэгчихгүй. Тэгээ дохионд газар дээрсэн гэсэн юуны дохио өгөөгээд тэгээд бүгдийг гасч байсан. Тэгэхээр тэр нь таавалж байсан юм хонгор дарга. Тэгээ дараа нэг баг наадамд авс ороо тэгэл аймгийн 60 жилд нэг 30 дээр тэгээд ядарга бас л гартаа бүтэн байхад нь төл төмсөн хэглийгээл одоо уяагүй. Тэгээ 22 болгож яасан да. Хөлийн амраас. Тэгээ бурхан явсаа.
Бид нар талууны чи их нь ямаргүй лээ? Ямар удамтай гэдэг үлээ? Бид нар талууны ихгүй одоо Дарамт аймгийн Ганбаатар гэж ангийн Ганбаатар гэж одоо өөстэй болон дарга ангийн нийгмийн дарга хийж байсан миний найз. Өөстэй холбооны дарга их олон жил. Олон жил 15 жил хийсэн. Тийм сайхан одоо ч гэсэн зөвлөлт тэргүүн гэдэг явдгийг. Зөвлөлт тэргүүн гэдэг. Тэр найз манад эцэж бэлгэнд тасаж өгсөн. Тэгээ хонгор дарамтаа болоод хэдэн сайхан тул гарсан юм да. Танд хүний бэлгэлсэнгүй ер нь бас их хор тариад идэг юм. Тэгдэгий. Ер нь одоо сайхан аддаргандаа байдаг юм гүнд аль аль нь л одоо сав хүн сайхан сав өгч байхад аддарганаас савтай юм гараад ер нь их сайхан тулууд гарсан шүү. Хүний нүдэнд одоо бусдын нүдэнд төдийлөнд орохооргүй ер нь жоохон гологдсон одоо төрийн төмийн их болсон түүхүүд хордон тодорсон түүхүүд бас бишгүй дуу. Одоо дайн төмийн их хөрөмөр байна. За түүний бас дараа нь хэмээл бид нар талиад байгаа тий. Одоо бидний сайн мэд бид нар талиад азраг маань бас тэр хот хүрээнд аваад очсон байхад харсан үтсэн хүн төдийлөн нүдэнд орохгүй байна гэж үлдээж ирсэн гэдэг ийм түүх сонсч идэг. Тэр талаараас та тэр нь хаваад утсан гэдэг үү? Тэгээд энэ миний баг уу уяас очиод байсан. Тэгээд бас нэг найз нь ирээд том машинтай ирээд тэгээд тэр хоосон яаж цуг. Тэгээд эндээс нэг 8 хийгээд айлын адуу хэд адуу аваад тэгээд тэнтэй цуг явсан. Тэгээд хоёулаа явахтаа би нэг 5 өрөө өгөр явуулсан. За миний үнийг нэг яг дөргөөс өгчөөд. Тэр үнийг ядаа хиншилт 2,500 шүү дээ. Тэгээд явуулсан. Дуудлага хайгуу зацлаад одоо нэг өрөөл үлдлээ л гэж байна. За яг тэр үеэч рүү энэ үеэс хэдэн тандгийн удаа хэлнэ тэгээд. Тэгээд хөлөөл үзлээл гэх юм аа. Тэгээд тэндээ одоо яг одоо тэгээд наашин тэгж ирээд одоо чи наашаа унаа өгсөхгүй гэж байгаа юм яах. Тэнд нь огч. Тэгж жоод нэг авчих болцоо байх байлгүй тэгээд. Тэгээд бажуудлаа сарын дараа манай нэг найз нь хотод байдаг төрийн аваад зангад гэж миний найз байсан. Өөр хангаа юм. Тэр аймагт энэ ажлаар их байхгүй. Тэгээд нэг ажлаар ид бас ганц нэг найзтайгаа уулзаад ганц нэг адуу аваад тэрийг хөргүүлэх болдог байхгүй юу? Тэнгүүт би хөргөж гэдэг. Дотроо чамаар хөргүүлнэ гэдэг. Хөргөн нэг эд адууг нь ачаад ихтэй хот ордог. Тэгээ хоторонгуудаа нөгөө борцаан дээрээс нөгөөдгөө аваад тэгээд явсан дүүхтэй юм да. Тэгээд тэрийг авчичаад одоо би буруу сонсоог бол Монгол улсын алдарт байж Бүрийн баяраа дээр очиж бас үзүүлсэн гэдэг үү? Тэг бүрийн баярын дээр надад бодсон. Тэгээд тэнд хондгийн. Тэр эндээс авчирчаад байгаа. Тэг баярын дээр болохгүй байхгүй юу? Тэр зангадын адуу тэнд байсан. Тэгээд тэнд булгангаа бас архи аваад идэх зураад бол адуугаа тэнд тэгээд ярьдаг. Адуу матуугаар нь ороод мэдүү чинийг нь авчихал да. Удам гүйцэл адуу юм. Гэдэхгүй юу? Тэр мамаахан таны шарафтай адилхан цаг оруулж байсан. Виржин бацх юм бор аим усад тавалдаг бордоо задар болчиход байж л байна. Тэгээд Эрдэнэ цааны нэг аймаг төрүүлдэг бас нэг хэрэг зурвас энийг зүйлүүд тэр их энэ төргээд өндөө адуунууд Монгол адууч байна гэх. Ухаан бид энэ дэрийг удам өөрөө одоо гайгүй бүтэлтэй юм бодоод удам тэ бас нэг нэрлэж ах юмнаас өгсөн надад байхгүй юу? Тэгсээ таны энэ тийм үнд хүрэхгүй гэдэг байхгүй юу? Тэ. Тэгээд дараа нь тэр нөгөө халиу азраг их хурдан бодоод ирэхэд баяраа алдарт буцаж бас нилээд одоо чамгүй нилээ олоо одоо бас өндөр ханшаамлаад авъя гэж хандсан гэдэг тий. Тэр өөрхий Батөрөөсөн тэгсэн юм гэлээ. Үнээр тэр юм өөрөө шавхаас юм 11 адуу 45-тай төрж хөлөө гэсэн. Тэгээ Батөр нөгөөгүй юм гэлээ. Тэгж ярьцгаад юм. Би ямар гарсан биш. Одоо ярьж байгаа яриан тийм сонсогдъё. Тэгээд энэ дээр нөгөө хэний үгэн дээр хардаг шана 18-нд адаа төрүүлж яхад Оюнбаатар хэлдэг. Зарахгүй гэдэг учраас энэ дээр байж төрийн төмөн ихтэй төрөх гээд байхад нь тэр үн хурж явахт надраа зараагүй утга нь энэ байна гэж зардаг байхгүй юу. Тэгэхээр ортой байх гэж боддог. За ингээд Монгол улсын алдарт байж Бүрийн баяраа гэдэг хүн бодвол за хажуу азаргаагүй одоо арай явахгүй гэдээ авсангүй. За бас ер нь бол нэлээд олон хүнд үзүүлсэн гэдэг те. Ер нь олсод нэлээд олон. Дөрвөр мандаа авсан tas нэг хонгорыг авсан. Одоо илүү үчиг одоо хонгорыг авсан юм уу? Хонгороос айгдуулж байсан. Дөрвөр мандаа. Тэгээ хязгаарлан болгоод хөрх ядчихсан юм лээ. Тэгээ тэр нь одоо илүү одоо тэрийг авсан юм уу? Хөрх яасан юм гэдэггүй шүү тэр. Тэгээд тэр барьцааны эдэн цуудаар оруулж үзүүлжсэн. Үзүүлжсэн. Тэндээ тийм хүний нүдэнд торхоор баад байсан. Та одоо удам өгшөө сайхан хэлж байгаа. Удам нь одоо энэ гоё өгшөлтэй одоо удам үү. Бүр тодорхой сайхан хэлээд өгнө шүү дээ. Ийм юм аа гэл тий. Тэгэж тэгэл хэлж байгаа юм чинь. Тэргүүн хонгороос эхлээд ярих шүү дээ. Тэгэхэд л хүмүүс тэр үчи тэргүүн хонгороос хараагүй байсан. Ер нь яг чинь миний чадвас өөрөө одоо бас тэр зангад мангад энэ тэр зураг сайрыг төрүүлж байсан.
бас аймагт бас ганц нэг юм орж. Тэргүй онгор хурдталсан байсан шүү дээ 13 онд. 13 тий. Хурдсан байсан тийм ээ. Тийм хурдсан байна. Тийм. Тэргүй онгорыг хийж таарна. Тэгэхээр уг нөгөө тэгээд дунд хоёр ихэр энэ үзээрэл гэдгийг үзүүлэл гэсэн гэдэг юм аа. Тэгээд манай Отком готын тэгэхээр өргөн ч гэдэг үл дүүтээ суусан гэдэг. Энд бас нэг хэрмөр энэ настай наадмад нэг аригдуулсан тэр явж байсан бас ганцтай үн зүсэлжсэн болоод бас тэд дээр энэ гэдэг. Тэд дэцэр малдаа хэлээд тэд зүсэлсэн байли. 13 онд бол 2,500 гэдэг бол өндөр үн биш ээ. Миний сонсноор ойлгож байгаагаар бол. Хой бас тэгээд хойд үеийн надад тийм л дээ. Тэгээд яаж явж байгаа доктор би зүгээр Баттуур үед үлдээхтэй бол за одоо ер нь бол нэг авч яваад яг уу энд нь үлдээчи тэгээд дүү бас оронд нэг юм нэг охин юм өгнө үстэйгээд үлдээсэн гэлээд гимэлээ. Тийм л яриа сонсч ирсэн. Ер нь охин юм чи юу аа ер нь өөрхөө тэгээд бодлоороо би 2,500 төгрөг зарчих гэсэн. Тэгээд тэр хүн өөрхөө сургууль төгссөн оюутан хүн. Тэгээд юу байв гэж тэгээд би тухайн модга бодоод бас нэг нураг садан болчихсоос за тэр нь яг гэсэн. Өөрхөө тэр нэг би одоо олоодуутай бас ханаг нэг гүү тэгээд тэгсэн юм. Тэгээд би тэр одоо ажил дээр таашгүй өгöd авгээгүй юм байна шүү. Гүү хэлээгүй. Би бол дотроо бол 2,500 төгрөг зарчих гээд байгаа. Ер нь болоцоо бол мэдээ өчгөрөө гэж хэлсэн ч магадгүй юм. Тухайн үед тэгээд тэр хүн одоо яат дуулсан одоо мэдэхгүй шүү дээ. Аав нөрх мөрөнд дурлаад хоёулаа дагаад өтөөдөлсөн дарсан надтай тэр айл мэлээр оролцоо яваад тэгээд би бас дотроо өрөвдөөдөггүй энэ вахт ингэж яах мөрөнд орж яваад би нэг юм өрөөг аваачаад явах надад хэд хөмсөд нэг байх юм чинь ахад өндөр нь байна гэж бодоод л өөрхөнд дөрчихсаад байна. Тэгтээ би ханаа гачиг хэлсэн юм байна. За миний адууны энэ засаад хэрэгтэй гэдэг шиг манай адууны удам. За чи явахгүй бол засааг нь энэ хайрлаарай. Явбал чамд надад их юу болох байх. Оролж ирэх байх. Ингээл чи надад уяал үзээрэй. Гэсэн өөрхөө сургаал 9 сар сургуулийнхаа явуулсан. Тэгэл ам үзүүлж сургуулсан. Тэгэл тэр өвтөлдөө ер нь тэгэл данжаад азар болсон шүү дээ. Дараа жил нь суманд төрүүлсэн. Далийн наадам төрүүлээд тэрний дараа жил Дүнжин гарав соёл азрах. Соёл азрах төрүүлээд зөндөө. Тэгээ суманд аваад их орсон медальтай байдаг юм л. Тэгэл бас одоо үнэхээр хурдан одоо бас таньж хурдлуулах таньж олж авах гэдэг бол бас айхтрал зүйл байгаа юм да тий. Тэгээ бас хурдан адуу гэдэг эзний заавал онгийн шууд хэвчтэй. Тэгээд тэгж дээдсүүл ярьдгийг яг тэр үл дээдснэр яг л тэр стан бодит явдлаар энд уцаад байхгүй юу. Тэгээд тэр хүн өөрөө тэгээд шахархаад одоо авыг хэлж чадахгүй байхад агаал одоо тэгээд тэгж байгаа за ер нь чи өдрөө чамайг нэг авч явах өгье гэдэл өгдөг. Санаа таараад байгаа. Тэр сайхан уйсан залуу хүн сайн гоё уйсан. Тэрэнд нь баярлж явдаг. Селен амьсга задлж дархлааг дэмжин Агрофит тэжээлийн үйлдвэр. Мөнгөн таласт танаас эхлэх түүх. 2018 он бол халуун азрахны одоо онцгой хурдан байсан сайхан жил төрийн наадмын төрөө, хангаан бүсийн төрөө те. Өөрийн та нэр Дүнжин гаралт төрүүлэх одоо айраг тавирж байгаа хасаг төр болсон шүү дээ. Тэр агшныг ер нь хаана. Тэгээ уул тэр агшныг би уул байнд манай аймгийн Жавсан чаргын бүс болдгийг баруун бүс. Хойд бүс уул байна. Тэгээ бис уул байнд хөөтөг очмаар нэг базаагаа дагуулсан явдгийг. Манай онгон сумын хүнтэй. Тэгээ тэрийг тэр мөрөнд дуртай. Тэрийг дагуулчаад мөрөө мардуулчаад тэдний найзынх нь бас. Тэнд очиж нэг хаал цайдж байгаа гэдэг. Хэдүүлээ очиад хаал болж Дүнжин гармын одоо морддаг байхгүй юу? Тэгээд бас тэнд хордон байсан юм байлгүй дээ. Бас зарлаад үдэд талж юм. Гэж зал ингээ харсан чи уяг юм бай. Тухайд нь Батөрийнхөө удаана гэдэг байхгүй юу? Аматон тэр Батөр гэдэг нэрээр марчихсан. Чи үдэг азар гарсан чань юм байна. Тэгээд харин нэдэлээд хинттэй тэрийг үзээд тэр айрыг бол зөвхт оруулсан шүү дээ. Тэгээд дээлий зүйтэй оролдоод тэгээ өөрхий сайхан байна гэх. Тэр айлын хүнч баярлаад манайд одоо сайхан одоо найз манаас сайхан хурдтай унд аваад ирж яалаа гэдэг. Үний соёлын тэнд тавд додоод ороод. Бас хэдүүлээ тэгээд бас сайхан ус тэр айлд байсан. 2018 он төрийн наадмын төрөөр тадарсан. Тэр агшныг хаана үтсэн бэ? Ер нь одоо бас азарга төрийн наадам төрүүлнэ энэ нэр усыг ингэж өндөр дөргөн гэж төсөөлж байсан уу? Ер нь манай Батөрүүд бас асуудгийг. Ер нь одоо Дүнжин гаруйт яаснаас хойш
хинтэд чинь бас юу яасан шүү дээ. Авчиг газар хинтэд усад 30 дээр орчоо тэгээд наашаа ирсэн шүү дээ. Тэгээд яг хөнгөт өөнд дэвэд нутгны удаад үзье, уяад үзье. Бас мадуу нутгийн сандын минлээ. Нэг нутгаар нь ороод энэ хужир усан олгоод яваад байлгүй тэгээд манай хүн ирээ тэгээд бид нар үе морины хэлээ тэгээд хэдүүлээ хинтэд удаж хинтийн зүүн бүсэд 16 онд дөрөвт орсон байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээд тэр юу яасан л да. Би манай аймгийн мор эрт мордон 6 цагт. Тэгээд энэ мороо мордуулчаад хүүгэн дээр ирээд улсын азар мордох байхгүй юу? Бага хүүгэн намайг зүтгэн дээр ирээд цай ууж ирэл улсын азар мордлоо. Тэрний өмнө дандаа асуудаг. Сонголтон тэгж байна, ингэж байна. Одоо би хаана уух вэ гэж тэгж байна. Боо хайдээс заагаад би төмөн их одоо шонкон дээр боо. Шонконд бид уцаар ирч. Тэгээд шонконд үгэндээс морцаад шүү. Манай хайлууны морддог. Тий. Тэндээс тэдний хотон дээр соёл хангиж одрог. Хинтэд хоёроос морцсон. Тэгээд одоо зөв анаа мөн хэрдэн шанх нэг хактар баргууцхгүй гамаахаа аль үдэд талжин гэдэг надад бас дургу байхгүй дуртай байх. Цогт мордож тэдний үеийн дээр очиж тэдэндээс мордсон байхгүй юу? Тий. Тэгээд тэр сайхан байсан. Энэ манай одоо нэг тэгсэн сайхан ингээд актер хөдий хорд байдаг нэг дундаа доохноос л дээшилдэг. Тэгээд аргагүй дээшээ хийж байгаа 50 хэд ирэхээр энэ бодлоо шүү. Энд чинь аргагүй сайхан явж байгаа юм. Тэгээд төд бодлогоо өдөр 20 орж ирэл зарлаад явчихсан. Өдөр айргийн 5-аар ороод байсан. 5-аар орж ирэл өдөр 3-аар өнтер чинь шунгаад ороод ирсэн. Тэгээд бодчихсон. 91 ингээд ирэхээр манай хадаас суудаг юм да. Одоо вэртэйг ярьж байгаа. Хөө мордтэй байгаа. Одоо энэ манай дэчээр байна димсэн. Огын чинь таны төв яадаг юм чинь. Тэдний тэгээд энэ ч одоо суухгүй. Энэ ч сайн юм боллоо да. За аймаг наадам яг тэр жил үү. Энийг төвлөрчихөл одоо явъя. Тэгээд хаадаач идлээд ямар ч гэсэн хажуудаас аргагүй төрүүлээд заалж байгаа гэж өгсөн байхгүй. Вэ огсч байна юм. Гэтэ ярих гэдлээс хаадаа зангирал ирнэ. Ярьж болохгүй. Тэгсэн өгсөн хөдөөнө ингээд мал дээр өвчсөн байсан. Чи хааваа хажуудаар гаж харж байна. Гэж байна. Би дахлаа өргөчөөд ахруу ярьлаа гэлээ. Манай хүн дээтэйс нь яриад. Тэгэл төрүүлэл. Уян дээр утсан ч осооч бүтчихсэн байна. Хажуудаар дөрүүлдэг. Тэгээд тэнд байж манай нэг дүү энэ аймгийн тамгын газрын дараа хийж байсан. Манай галын нэг мандах нагад байдаг. Тэр уцаар ярьж байна. Би сквадрын дээр байна. Телевизээр харж байна. Хажуудаар дөрүүлчихлээ. Өдөрний сквадрын буулгах шахаж байна. Найзгээс л усаад алгад одоо багтаа бахилсан сууд байна. Тэгээд ер нь номогч байсан. Тэгээд энэ улсын одоо 90 жилд одоо хангар энэ хөр адрагыг төвлөж жил байсан. Бид нар би 90 жилд усаа 90 жилд оцсон л доо. Тэгэхэд одоо тэгж актер усаад номогч байсны одоо мэдэхгүй. Дэндүү жижиг одоо тэр одоо тайлбарлаг дэндүү сайхан тайлбарлсан усраас усууд их номогчсон байх. Тэд одоо том сайхан хөдөлмөрийн материйг одоо давж орлоо 20 хэдтэй залуу өнтер ярьж байгаа чинь номогчхаас ер нь дуурах гэсэн өлөөс аяраас гараад байдаг. Тийм үү юусэн? Тэгээ шонхоч тэр хашаанаас чинь 3 жил дараалал төрийн төмөн их алдрах өрүүлсэн юм бишээ тэгвэл те. Тийм. Бид нар талын чинь тэндээс яг уяндээс марцсан шүү дээ. Тийм байна. Тэгээд давхар уяагаар хангаан бус дахиад. Тэгээд давхар уяагаар хангаан бус. Төрийн наадам төрүүлсэн учраас бүсийн уралдаанд бол хайдал одоо за ер нь бол тэр одоо найдвартай тэгээд дархан байх. Одоо өөрөө алдчихгүй басаа тухайн үед нэг асуусан юм аа. За чи давхар уяа шүү хаалндан дээр л заагаар л гэсэн тэгээд ихэд бас давхар уяагаар бас тавьсан л ойл ороод үйсэн байна лээ. Танаа одоо ер нь одоо ямар хуу хоолундтай ямар уяатай морддог одоо вэ? Тэгээд ер нь жоохон доо манай одоо нэг актер нэг яагаад авах нарийн шат байхгүй цолхон бэлдүүгээр тийм гэсэн дээр л гоё их урд гардаг. Тийм л одоо нэг. Ер нь сайхан бэлэнд орчих гээд тэрэнд нь хорогдчихгүй бол одоо хив амдаа сайхан байдаг. Бас тэр бэлдүүгийн дээр хорогдчих гээд бас аль байдаг тал байдаг. Ард дэвсглийн 91 жилээр байна уу та тий? Салсан төрүүлээд. Тий, 90 жил салсан төрүүлсэн. Монгол хэр гэдэг азар одоо бас наранхуу уяачд очиж нэг хэсэг шуугуулж байла. Монгол адууны өмнөд одоо дээд тоож гинэ тэдээр ингээд түүний дараа бас шуугуулсан нь таны одоо унгаалуу тийм ээ бид нар тайлбар. Тэгсэн. Төрийн наадмыг төрүү болж нэг шуугуулаад түүний дараа одоо чухам үндгээ азар боллоо гэж дахиад төрүүлээ тий. Тэр үнэхээр сайхан байсан.
юм байгаа. Танд одоо тэр мөнгө төгрөг нь шууд ороод ирэхгүй ч гэсэн тэр хэмжээний үн цэнийг би энэ олон жилийнхаа туршид бий болгож байгаа. Миний өвөг дээдс би одоо бид энэ хідэн үеэр энэ хэмжээний үн цэнийг бүтээжээ гэж бодох сайхан л байдаг байлгүй дээ, тийм ээ. Тэр үнэхээр сайхан. Одоо хэрвээ надад байсан бол одоо тийм би надад байсан бол бас тэнд очиж уяач өгөөч гэж бас туссан бодогдсон шүү дээ. Тэгэхээр бас Батөр дөө үнэхээр сайн байсан бас баярлахаас арга байхгүй. Батөр л одоо тэнд уяач одоо тэгж гаргаж байна шүү дээ. Тэр одоо тэгэхээр тэнд Батөр дөө баярлах нь сайхан. Ер нь тэрийн хүмүүхийг төрүүлээд тэг сайхан одоо төрөөс өөч сайхан үнэлгээ авч дараа нь тэр сайхан тэрийн Ордын гишүүн бизнесмен заахан залууд бас төрүүлнэ гэдэг нь бас нөгөө нэг юу гэдэг шиг одоо цал дагжаар гэдэг шиг бас юм болсон байх л да. Ерөөсөн тийм бодогдоод байдаг. Нас нэг өнтэй явж байхад бас юм ороод ирээд байдаг энэ төр талаа байдаг шиг. Тэрийн шиг л одоо наран хуул тэгсэн байх гэж боддог шүү дээ. Халиу азраг төрүүлж яригдж байгаа наадмууд бол одоо баяртай мэдээг эзэн уйлчт хамгийн түрүүнд болгодог байсан байлгүй дээ, тий. Халиу азраг маань тэглээ, энд дайрагдлаа, тэнд төрүүлээ, тэгтээ гомоохоо. Тэр тал дээр манай дүүч одоо бас жоохон хараад дутагдaltaй байдаг шүү дээ. Өөрөө жоохон юу ч хэнэггүй юм уу, тийм жоохон өргөдөөс юм уу. Одоо тоо үедээ огшоод хүн мартаж болно. 50 үедээ бас хэлчихэл болох юм. Ер нь тань дээр жоохон хавар байдаг. Дараа нь наранхуу дахин яач юм одоо ихгүйг нь авсан гэдэг бас хөөрхөн үнэтэй авсан гэнлээ. Бид нар талууны ээжийг авсан. Батүр нь авсан юм болоо наранхуу авсан лөө. Хин матур аваагүй хин наранхууг авлаа гэж Сүхбаатарт ирсэн шүү дээ. Монгол ирэн үү? Тий. За. Сүхбаатар нэрээ тэгээд 8 сар авъя гэдэгсээ тэгээд тэр улсууд ярьж байгаа нь тэрнээс үнэтэй дээд авсралт нь юм яасан юм гээд Сүхбаатар тэгээд дуудаад нэг тэг дуудаад бас жоохон зээргэлж байсан. Энэ үнэн ч юм уу одоо нэг актер үнээр авсан гэн тэгсэн гомоод бол мөнгө нэрийгүүг нэг их улсууд одоо нэг тиймхэн ярих гарахгүй юу. Тэгээд Сүхбаатар өөрөө ярьсан. Тэгээд ярьж асуусан юм байна лээ. Та нар бас ингэдэг юм уу? Ирээд тэгдэг юм би өгөхгүй гэсэн. Тэгсэн тийм байхгүй яг нь би танд мөнгөшил орслоод одоо би тэр мөнгө өрөөд авчихсан юм. Мөнгөтэй орсоос надад бэлэл байна. Эсвэл надад ер нь мөнгө чинь бэлэн байгаа чи өлжчих юм уу? Тэгж болохгүй шахаа. Сандараад байна лээ. Өөрөөр хавлаад байдаг гэсэн. Ямар ч бас ихгүйг нь авсан гинэ гэж дуудчихсан. Халиу азрагны чинь төлөөд ер нь ямар адуунууд байдаг юм болоо. Ер нь аль гошаад байна юу? Гэхдээ бид нар халиу төлөвлөлтөө байдаг үү тий. Тэр өөрт нь үлдсэн байлгүй дээ. Тэгээ надад болоод төлмөл өнтер яагаагүй ирээгүй. Өөрт нь л байдаг байх. Ихгүйнээс нь дараа ихгүй одоо тэр ээж нь бол эндээс энэ миний тэр үеэс ярилцах нь одоо гарах байх л та. Тэгээ донгийн бүсэд сүдлэн шаргуурын хамуусууд гэсэн ярьж шүү дээ. Шар газар тий. Тэр адрагны чинь дураагаад нэг төл гарсан байхгүй юу? Шаргаад байгаа. Тэрийн тэр аваач орд саяд төрүүлж байгаа аригж байна. Наад өөртөө нэг дөрсөн дүүн бараатрах одоо байгаа. Ослог 2 охин төлн энэ төр бий. Бид нар талын хурдлаад ирэхлээр эднийхний адуу хурдын гэлээ гомоо гэдэг хүний адуу хурдан хурцсан маа гэл хүү амтан бас адуу маа даваа ялангуяа ах トゥ төр эцэг эхсэлэг дүүн вэ ах нь вэ гэл ирэх хүмүүс бас бишгүй байсан болоо гэж бодож байна. Тэгэж хүү амтан зорж ирж байсан. Ирж байсан. Тэгээ нэг дарнагаас нэг дарнагаас гэсэн хаа нэг хүрээд нэг шарга дүүг нэг шарга мөрөөдөөс авч байсан. Ганц үхгээд энэ Улаанбаатар хотын Увс аймгийн харьяат мөрөдөө Улаанбаатарын захиргаан сонгомжуулж Сүхбаатар дүүргээ хариуцсан тийм нөхөр байдаг. Тэр надтай танилцаад надаас ганц нэг адуунууд аваад тэгээ тэр нэг авсан адуугаа тэр нутгаараа явуулаад тэр захны бүсэд шүтлэн хязаалан төрүүл гоё дээ. Бас төрүүлж байсан. 18 онд нөгөө юу төрүүлэхэд бидэртийг төрүүлэхэд миний шаргын төл нэг даа энэ маам гэж энэ хотын Улаанбаатарын нэг залуу бас надаас тэр даа Монголд гаралт оруулж хөөрч байсан. Бидэртийг явган дээрээс бидэртээс юу аваач мордуулаад даагаа хөлснөөс навч оруулаад даагаа оруулаад энэ тэргээд тийм сайхан хурдан буйнгууд залуучууд аваад авах сайхан хордлол угаас оргод байдаг юм аа. Бид нар талын аргагүй бас яалтчгүй. Хэдийгээр та урд нь засгийн газрын тогтоолтой бүсийн наадмуудад морь харигдуулж ирсэн ч гэсэн бид нар талын гэдэг азраг бол таны нэрийг танаа адууны нэрийг бол Монгол даярлал алтаршуулсан тийм ээ. Тэгсэн. Тэр бол гарцаа. Тэр гарцаа байхгүй. Тэр өстөө сайхан
төрийн төмөн их төрн гэдэг энэ дотноос орно гэдэг нь аргагүй нэг бас мөр хийж байгаа эрхэм туслах сайхан. Танаа адуунаас төрийн төмөн ихийг төрүүлэх нь тэр Батар уяачлаа гэж тээ. Тэгж. Тийм л учир дээрвэтэй. Тийм л өчрөөтэй байсан юм. Тийм. Халдсан сумаас төрсэн халахын хоёрын хоёр хурдан буюу хадийн зүсний хоёр адуудыг нэг жил бас нэгэн үе одоо тэр одоо морин дайртай Монгол төмнүүд өндөрлөж аваад бас нэг жил хэдхэн хоногийн зайтай бас уйлуулаад тэнгэрийн хүлэг болсон тийм ээ. Тийм. Яг одоо ингээд сонсоход эмзэгч гэсэндээ бас магадгүй тэрнээс олон илүү ахаад хурдалсан бол гэж бодогддог. Тэр мэдээ ер нь маш хүнд байсан тийм. Хүнд байсан, маш хүнд байсан. Яа илчгээд байгаа яавал гэсэн тэрүүд маш хүнд байсан. Тэгээд ер нь бол одоо тэрийг би бол тэр энэ хүн бол боддог. Эндүү олон хурд энэ хоёр азарыг дийлэхгүй болох нь гэдэг л одоо тийм л бас нэг юу бол байсан болоо л гэж боддог. Тэрнээс өөр яг тэр өөрхийн яг тэр уяа маяны алдаа бол гараагүй хаал та. Уяаны алдаа юм бас гадаа дээр л явах хэрэгтэй. Бас ирээ тийм байж ингэ явна гэдэг бас нэг хараа тааж өтөө нэг асуудал байсан байж магадгүй л боддог. За бас тэрийг хэлэхэд хэцүү. Хэлэхэд хэцүү юм да гэсэн мэдэхгүй юм ч тийм. Ястай хэцүү. За тэгээд төргийн гомоо гэж хүн бол бидэрт халиунаас өмнө засгийн газрын тогтоолтой буюу төрийн зарлагтай наадмаас өөрийн унган адуугаараа аль эртний л шиг хүртсэн байсан үеч. Тэгээд 2006 оны Хинтээ аймагт болсон бүсийн уралдаанд анхны хайрыг авсан тий төрийн зарлагт наадмын. Тэр талаар бас манай үзэгчдэд ярьж өгч. Тийм нэг шар гадаргаас одоо өгсөн шар гадарга гэж яриад байгаа. Тэр гадарга маань бас аймагта дааг харигдаад тий дааг ам хөзүүлж тэгээд сүдлэн өрөө аймагта горолт ороод тэгээд хязаалан бас тажилчны бүсийн наадамтай гээд аймагт уралдаагүй. Тэрний өмнө орон аймагт наадам болоод тэрийг наадмыг засгийн газрын тогтоолтой гэж ярьдгийг. Тэр наадамч нь хол төрүүлсэн. Тэгээ дараа нь эргээд өөрөө яваад хөдөө аралдаж 3-т ороод тэгж одоо анхаада бүсийн 5 наадам дэмжинээс л дайраг хүчсэн дээ. Тэгээ дараа жил нь бас миний одоо бид тажууны эцэг хонгор цагийн төл тэр шар маань төрсөн ээжээс гарсан. Хонгор мор маань соёолмор Дорн аймгийн бүсэд 19 онд тавлж байсан. Тэгээд бас Дорн овын бүсэд зүүн бүсэд бас хоёр хөдлөөрөө 3-4-т оруулж тэр сайхан бүсийн наадмаар нь гайгүй айгтроо нэлээдэг авсан. 11 оны. Тэгж байсан. Тэгээд тэр энэ аймагтаа бол бас энэ тэгээд айгтроос алдахгүй нэг өөр олдоод байдаг. Миний хөрмөрөөс аймгийн наадамдаа 2 төрүүлээд энд Дорн аймагт хоёр хайрагдаад Дорн аймагт бас том оюутны холбооны наадамд хайрагдаад тэгээд 3 хайрагдаад тэгээд 9 оны бүсд очиж Дорн аймагт очиж бас сайхан байж байгаа 9-д орсон. Энэ сайн хөрмөр байсан надад. Тэгэхээр таны одоо ер нь онцгой уралдсан бүсийн наадамд уралдсан гэдэг адуунууд бол бүгийн голдууд адуу юм тий. Тий, ер нь хонгорын шар адуунууд үндсэн л адуунууд гэдэг тийм. Тэгэхээр хажуу адраас одоотой тэгээд ер нь шар гадраг гараад тэгээд шар гадрын төлөвд бас явна. Одоо энэ уян дээр байгаа адуун шаргууд бүгд одоо энэ шаргын төлөвд. Нөгөөд Өгсөн шар гадраг гэдэг нь хөнтийн удаард тэрний sil төлөвд одоо. Тий. Тэгээд тэрний л одоо төлөвд одоо байгаа нь. Тэр сая халдсан мөр шанхныхын төлөв. Халдсан мөр бас нэлээд орсон. Одоо энэ шар гадрагны хөргөндөө өгсөн. Энэ оригинал том бацаа сонголтод нэг яригдсан. Тэгээд ийм гэнээр зөндөө ингээд. Тэсэн. Өөрийн адууны тэр бүгээ адууг ер нь өөр бас энэ тентхий ялангуяа энэ халдсан Сүхбаатар нутгийнхаа хурдуудаар сэлбсэн үү? Сэлбсэн. За хаанаас хинээс ямар хурдаа адуу? Тэр миний тэр юу чинь шар гадрагч юм болохоор Сүхбаатар сум гаралтай адраг байхгүй юу? Миний бас нэг тэр халдсангийн дээр даа амууд гэсэн гэсэн тэр үн тэр жил надтай цуг явсан Сүхбаатар сумын залуу манай халдсан сумын хөргөн Сүхбаатар сумын Төмөрбаатар гэж залуу байсан. Тэр дүү манад бэлгэнд өгөөд шар гадраг. Тэгээд тэр маань манай адуутай энэ сүмэн хажуу адрагны чинь юу тийм гэж одоо бас их сайхан олон төл гаргаад тэр хээр адраг маань бас төл гаргаад ингээд энэ хэдэн төллийнхаа ингээд хооронд ингээд явж л нэг адууч ингээд сайхан бий болж сайхан орд болчихсон шүү дээ.
Тийм ээ. Ер нь бас адуу одоо өчтөр мөхөр ахта бид хэд болцсон. Тэгээд адууг үржил хийгээд ингээд сэлбэж тордоод байх тусмал илүү их сайхан хурдлал их сайхан би хэлбэр хийцийн тухайд ч их сайхан болоод идэх юм. Манай адуу сайн гэл ингээд байгаа тогтоол шиг бас болно шүү гэд тэгж ярьж дээ лээ. Тэгэхээр бас ер нь зос ороод зос өөр адууныхаа сайхан Монгол адууныхаа зосыг сайхан атгаж явуулдаг сольж явбал ер нь сайлуудыг дээр үсэж ярьдаг шүү дээ. Тэ. Та бол тэр хэмжээнд энэ сүүл Монгол адуун дотор бол энэ нутгийн адуунаас авдаг юм байна. Энэ сүүлийн үед одоо яригадаад байгаа шин цагийн гэдэг юм уу? Цустай адууныг. Цустай адуу ер нь сонирхоогүй. Одоо тэгээд сонирхоогүй байгаа ч одоо хоцорлоо доо. Тэгээ одоо сүүлдээ энэ Монгол адуу гараа уралдыгээд одоо энэ бас энэ холбоотууд чинь гараад бас ер нь бас эдгэж адуу гэдэг нь яг эдгэж адуу хөөх адуу л да. Сайхан хурдтай харахад хөөрхөн цэвэрхэн. Тэгээд тэр үед яг тэр тухайн одоо лизтэй л одоо уралдаад тойрогтаад уралдах тэр одоо өөрийнхөө насны өөрийнхөө л тэр юунд уралдах нь зөв болоо гэж боддог. Монгол адуутаас үлдээ хожоод хоны лизүүлээд одоо бас Монгол адууны чанарыг сайжруулж байна энэ гэж ярьж л байна. Тэр тал дээр зарим тал дээр үлдээж сайн. Зарим тал дээр одоо байгалийн бичээлтэй энэ байдаг гадар бол хүндлээ нэг ороод таахгүй нэг орон таахгүй тийм адуу тэгээ байнгын одоо тэжээл хэмжээлтэй байгаа да тэр сайхан тойруулга тэр сайхан гадаа оруулж явах юм бол сайхан ордон буян орхи. Тэгээ одоо бас тэр цагаас хоцрохгүй гэд нөдөн нэг адраг авсаа. Ажиллагаа торгоо хэр вэ? Янз ажиллагаатай. Тэрийг нэг ч одоо хаяад явах юм бол тэгэл тэр эмзэг адуу. Тэрийг ажилтна гэдэг нь актер юм байна. Тэгээ одоо тэгээд нөдөн авснаад үржүүлэг одоо энэ жилд сая л одоо үржүүлэг хийж байна. Тэ. Хоёр хүү хоёулаа үйд юм. Хоёулаа алдарт байж. Аймаг алдарт байж. Аймаг алдарт байж. Заав алдарт бас. Тэ аав алдарт гурван алдарт. Хоёр хүү төрийн алуу хийдэг. Бас тэгээд нэг нь болцол хангачаал байгаа да тэгээд бас төрийн алууны усуудад ч одоо тэгээд бас тэр юу нь ямар ч байдгийг харзнаа л байж. Таны аав тань бол бас мөр үйдэг гэсэн юм. Миний аав мөр үйдэг юм байсан. Миний аав одоо нэг сайхан хурдан хонгор задрахтай байсан. Тэр одоо маань одоо даага аймагт төрүүл сүдлөөрөө сумдан төрүүлээд ер нь тэгэл дандаа морд болгонд аяг төрүүлж байсан. Тэр сайхан хурдан үеийн сүүл удамд одоо манай адуу байгаа л байдаг. Тэр энэ одоо ямар ч тач хурд буюу байж сууж байгаа юм биш та. Байгаад одоо. Энд шиг байгаа. Аас чин дээд үед ер нь нормал үйжсэн гэж дуулахгүй. Гүүггүй тэр үед одоо нэг үйж байгаагүй. Манай аав ихээсээ олоола 18 ам гэдэг. Тэр олон улс тэгээд тэр мал тэр чинь аваа аж хөдөл байна. Тэгээд нэг сангийн аж ахуйн малынхтай тиймэрхүүд байх учраас мөр хал юу юм гэж байхгүй. Манай аав бол өөрөө их мөр онжсэн. Хурдны мөр онжсэн гэдэг юм. Тэгээ өөрөө одоо там болоод тэгээд насан туршид энэ чөлөөлөхтэй энэ 45 оны дайнд чи 5 жил зэрэгэнд явж байсан. Миний аав. Тийм байна. За гомахаа тэгээ бидний урилгыг хүлээж авч сайхан ярилцсан танд баярлалаа. Хурдан дурдын босоо цагаан амирт үр удмаараа үн мөнхий өгдөж яваарэ гэсэн ерөөлөөр энэ удаагийнхаа ярилцлагыг энэ хүргээж жаргаая. За баярлалаа. Одоо надтай сайхан ингэж ярилцсан танай одоо телевизийн хамт олон та бүхэнд одоо ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За. Подмогны подкастын дугаар үзэгч та бүхэнд хүрэлээ. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай. Селен амьсга задалж дархлааг дэмжин Агрофит тэжээлийн үйлдвэр